Хүүхдийн баяраар авдаг 5 онцгой шүү. Би тэгэхээр Монголын зээлдэгчдийн өмнөөс одоо тий би төлж байгаа. Энэ шудраг шиш. Чи зээл аваа төлөөгүй. Чиний зээлийг би төлж байгаа. Би одоо 18 жил гавтаа явж байгаа. Монгол улсыг адилхан. Та нар бүгдээр ингэ дахин давтаа байгаа. Одоо харалтай жагсаж байгаа улсаас харалтай. Галзуу улсууд эдгээр ухаантай биш. Чингис. За нэг төр түүгээр нь зомби болоо гэж байгаа. Та нар яста мундаг гэд ингэж байгаа. Удаагасаа. Өнөө яриг дээр бид нар олон дүр зомби болсон шааж байгаа байхгүй бид нар. Би 2008 онд авлагдаад 15 онд гарч ирсэн. Дунд нь яг 2 жил прокурорын хэлт гэж яваал. Одоо би яасан банк дампуураад чинь 8 онд чинь өчнө төчнөө ус тэхний тэрэ дампуураа үсттэй. Түүцүү одоо та нарт янз бүрийн болж бодож тэгж тэглээгээ шоронд хийж болт юм. Тэхийн дээр 192 усаж та дампуураг ус ер нь 10-аад ус дампуураг юм шиг үү. Бүгдээрээ хэмнэгдсэн байхгүй. Америкт 400 банк дампуурсан сонсож ирсэн. Америкт чи бодтоо. Бүр 100 жил ажилласан баглаг том банкуд дампуурч байгаа чи бодтоо. Амар банкуд дампуурсан шүү дээ. Юу анаад хүмүүс хэлээдсэн баг надаа. Та дампуурнаа алуулнаа та нар гэдэг. Би үгүй шүү дээ. Манай улс ч одоо ингэж арчилсан одоо капиталист те. Бид нар гоё болно гэж би эндүрээд байхгүй. Нийгмээ танихгүй. Би яг нэг сая төгрөгийн тэтгэврээс 500-ыг суудгуулаад 500 надад ирдэг гар дээр. Сарын орлого яг тэтгэвэр $120. Тэр Анаа банкны өрөн дээр би бол санал нийлэхгүй. Энэ коммунистууд хүчээр ингэж яасан. Би бол одоо бараг 2-3 анцын их усэр багт Монгол банк тэрийг дэмжээгүй. Би бол өөрөө ингэж $300 сая Нью-Йоркоос босгосон байсан. Тэрийг бол манай түүстээр унчсан. Тэг чадаагүй. Тэгэд манайхан дараагаар нь бас ингээд солонгосоос мөнгө оруулж ирээс тэр нь бас бүтээгүй. Тэр 2008 оны хямрал болсон шүү дээ. Тэрээс одоо тэр нь бүтээгүй гэж бодож байгаа. Тэгээ бид нар мөрдөнд ороод би нэг мөрдөнд 6 сар суугаад гаад ирсэн чинь манай харилцагчнаар шүү дээ. Бас хөөсөлдөж жагаад 100 сая евро Төв банкнд даасан хийж жагаад манай авахгүйсэн байлээ. Тэр юм 3 боломжоор одоо манай банк зарагдчихсан байсан. Тэгвэл би бүр юун тэр өрөнд орох те. Энэ чинь өөргөөд байгаа чинь одоо чи одоо манайха зээл аваад төлөөгөө л байхгүй. Би тэгэхээр Монголын зээлдэгчдийн өмнөөс одоо тий би төлж байгаа. Энэ шудраг шиш. Чи зээл аваад төлөөгөө. Чиний зээлийг би төлж байгаа. Энэ шудраг уу? Яг биний таасч үзсэн 200 мянган жилийн туралд болсон да. Тэгэхээр манай Монголын энэ хуулийн институт бол бас уландаа байж байгаа. Сайн байцгаана анаачудаа та бүгдтэй Америкаас мэдчилж байна. Бид 2007 оны хамтынхаа одоо хөтөлмөрөөр амжилттай одоо дуусгаж 2008 онд толгож байгаадаа би маш их баяртай байна. Ингээд 2008 онд бидрийг мөнд одоо өнгөрсөн онжиртай адил их одоо хөтөлмөрийн их амжилт хүлээж байгаа гэж найдаж байна. Ингээд та бүгд 2008 онд амжилт чинь аз жаргал сайн сайхан бүгдийг хүсэн өрөөж шинэ жилийн мэндийг хөшүүлж байна. Баярлалаа. Хоёр хүүхдээ бол байнга холбоотой. Нэг хэсэг ингээд байнга холбоотой байсан чинь манай хоёр хүүхдээ одоо бид нар том болчлоо. Одоо та одоо бойлгочихлоо. Бид нар одоо жаахан өгчийг одоо ингээд яхаа одоо том болчлоо. Нэрэж тийм шиг хамаагүй ингээд харж унтаач гэдэг ингээд харж нөгөө локейшн хардаг шүү дээ. Тэгээд залуу улсууд бол тэгээд өөрсдөө тэгээд би сүүлийн үед тэгэхээр яг гэхдээ ямар ч байсан би нэг 14 хотны одоо уулзаад яриад байгаа. Уулзаг бол одоо тэгээд баг одоо баг 4-5 жил болж шүү дээ. Айгүй мөн 6 сарын 1-нд намайг 5 сарын 31-нд гаргаад бусаад хийх гэж байгаа юм чинь. Тэгээ гуугаад хонж байгаа. 6 сарын хүүхдийн баяр болдог шүү дээ. Тэгээд хүүхдийн баяраар би өглөө яг 2 цагт очие гэж хэлээл. Тэгээд өглөө талбай дээр очиод 10-аас 2-ын хооронд дөрүүлээ ингэж яваад тэгээд би 2 цагт гавдагдаад шууд мөрдөнд очижсэн. Хүүхдийн баяраар гавдаг 5 онцгой шүү. Одоо энэ сүүлийн 25 жилийн энэ хөрөнгө оруулалт гэж дандаа 97 оны үеэр орж ирсэн байхгүй. 97 оны үеэр. Сүүлийн 25 жилд 1 цент ч байхгүй. Гэхдээ ерөөсөө яг орж ирсэн л дээ. Гэхдээ энэ одоо энэ оюу толгой одоо тэр ухаан хуудаг за тэр бол төмөр өрөө бол за тэр цайрт минерал за тэгэл мак
Тэр Баян Базар энэ байгаа шүү дээ. Бас нэг 20 тийм байгаа шүү дээ. Дандаа 97 хуулийн бодлогоор орж ирсэн. Сүүлийн 25 жил нөгөө намбарын хөр гарч ирээд одоо ухнааг өрөөс гарч ингүүд яасан. Хөрөнгө оруулалтыг хаачсан байхгүй ингээд. Гэхдээ ямар ч ашиггүй газар хэн орж ирдээ. Монголч зүгээр мөнгө өгөх гэж орж ирэх юм уу? Би мөнгөний оруулаад 5 ногод нэг орж ирнэ үстэй. Одоо би ойлгохтой оюутлогоо дээр бол ойролцоогоор нэг 300 тэрбум долларын борлуулалт хийгдэнэ. 200 тэрбум зардал гарна. Чи ингэж штэ. Тэгээд нэг 70-80 тэрбум долларын бид нар татвар авна. Тэд бас 70-80 авна. Ингээд 50-50. Би бол тэгж л ойлгодог. Тэгээс би өдөр шөнөгүй ингээд балансыг хараад одоо тий судлаад нөгөө эмч одоо яа тий. Тийм бол би ерөнхийдөө дэлхийн эдийн засаг яаж явж байгаа. Оюутлогоо үзсэн зүгээр топ 500 компани байдаг шүү дээ нөгөө. Дэлхийн одоо нөгөө лист компани гэдэг л топ 500 гэдэг ирдэг шүү дээ. 274-т орд юм. Энэ чинь 8 миллиард төгрөгийн хяналтанд байгаа компани байгаа байхгүй. Тийм залин байлын янз бүрийн тэрэн шиг лөөр хийв зүгээр хувьцаар пад гэж унаад магаш тампуурна. Цагийн дотор тампуурна шүү дээ. Одоо харалтаа энэ жагсаж байгаа усаас харалтаа. Манай эдрэх шиг ингээд тэд нар тэгээд лөөрчтэй. Энэ бол галзуу усууд эдэр ухаантай биш. Монголчууд өхөрл юм байна. Юм ойлгох байхгүй. Яг өхөр шиг ингээд нүдний эргэлдэл зүгээр өсөлтөө. Талбай дараа усуудыг хараад улаан цай худлаа яриад дайраад тэр ховдын мянгатай харж байгаа үстэй. Хэвтэл газар. Тэжээс оюутгаш 20 тэрбум доллар орж ирээд жишээ нь өөр хүүхдүүд чинь 5-10 мянга цалинтай ажилд орох хэрэгтэй үстэй. Тэгэхгүй ажил төрөл олдохгүй ингээд солонгос явал одоо хаана очдгийг би бол боддог энэ манай монголчууд бас тэр 300 мянган залуучуудын баг 150 мянган нь бол бас тэдний голсон ажлыг хийдэг хэцүү байдаг л гэж боддог юм байна тэр. 2-3 ажил хийгээд өстой махиж байгаа. Хэцүү. Тэгэхээр нутагтаа ингээд сайхан гараа 5 хог шиг ингээд 5,000 долларын ажил хог шиг үйл яах вэ? Аппликейшн бөглөлөө магаш ажилд орлоо. Дургуун үзүүлэлт гараад дараагийн өөр ажилд орлоо. Дараагийн ажил билээ. Тийм бол гоё үстэй. Тэгэд юу 10,000 долларын салин аваад Монголд 10,000 долларын салин авдаг юм бол муухай ядуу амьдрахгүй шүү дээ. Яг л амьдрах шүү дээ. Бид нар тэгж амьдрал яагаад болдгоо? Яагаад ингэ далартаа 120 доллар амьдрах хэрэгтэй юм бэ? Газар дорч 200 би хэлээд байгаа шүү дээ. Энэ 2000 метрийн дор шүү дээ. 200 тэрбум доллар байна. 200 тэрбум доллар байна. Иргэлт нь оруулъя л та. Би хэлээд тааш би одоо 18 жил гавтаа явж байгаа. Монгол улсыг адилхан. Та нар бүгдээр ингэ дахин давтаа байгаа байхгүй. Хөдж болдгоо. Яг Оросын бүрээч байгаа байхгүй бид нар. Харахад аюу гоё эрчилгээтэй юм ачсан ус гэдэг. Яг ясам дээр тулаад ирлэнгүүд эдийн засаг хөдөлж болдог. Ингээ одоо сүүлийн 25 жил ингээд бараг ингээд хөдөлгөөнг болчихсон шүү дээ. Тэгээ залуучууд нь ажил олдохгүй гарахгүй ирэнд гараад явж байгаа шүү дээ. Ажил төрөл олдохгүй юм чи яах юм. Гэхдээ яг энэ хараа энэ Оросын бид нар ингээд толгойн эргүүлээд бодсон шүү дээ. За монголчууд яаж панаалтах вэ гэдэг. Тэгэн нэстэй. Яаж эдрийг зомби болох гэж бодсон шүү дээ. Тэнгүүд ингэж харж аваад Чингис за нэг төр түүгээр нь зомби болоо гэж байгаа. Та нар яста мундаг гэд ингэж байгаа. Удаагасаа. Өнөө хэрэг дээр бид нар олон дүр зомби болсон шааж байгаа байхгүй бид нар. Үгүй. Монголчууд зохин өөдөө яста Чингисийн өр сад гэдэг ингэж байгаа нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар болохоор шүү дээ. Мадад шууд уус байдаг шүү дээ бид нар чинь. Үндсэн одоо соёл нь мад ачах уу? Тэр чи яаж вэ? Та нар уул орохоор бол та нар байгаа ч сүнэ. Юус ингээд та нар маргааш систем дээр одоо байгаад орчин сүнөөл элс болоод одоо цөл болоод хамаг малч үхгээл та нар модоо бариад гэж байгаа байхгүй. 3 дугаар нэг айлгаж байгаа болохоор зэрэг та нар одоо ингээд нээлттэй чөлөөний эдийн засаг орно шүү дээ. Өстө 30 сая хэсэд ороод ирнэ. Өнгөрөө. Тэгээд монголчууд нь эрчүүд нь архинд ороод эмчүүд нь яхан болоод та нар дууслаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгж айлгаад байгаа байхгүй бид тэрийг. Нэрэж тийм болов айлчсан бүгдээрээ. Яг монголчуудад хэлмээр байгаа энэ ерөнхийдөө чичиг чухал албан тушаал юм байна. Манай улсын баг эцэг гэсэн үг үстэй. Тэгэхээр энэ ерөнхийдөө манай хөрөсгсөн ингээд ийм коммунист үзэлтэй байгаагаас манай улс чинь ингээд савлаад байна. Тэгэхээр зэрэг одоо 27 онд ерөнхийдөө барууны капиталист над чиг одоо тэ сайхан бүлэгч юм уу одоо ингэ сайхан ч юм уу те хадсан гамбч тийм барууны капиталист хүн гараад ирээч. Тэ? Тэгэх юм бол 2028 онд бол бас ингэж капиталист нам гарч ирнэ. Тэгээд ингэ 27 28 онд бол мананг улс төрөөс зайлуулъя. Би бол тийм л Монголын ард түмэнд хэлмээр байгаа. Мананг зайлуул ирнэ бүгдээрээ нээлттэй чөлөөт эдийн засаг гэж байдаг шүү дээ. Өмнө Солонгос одоо юу гэдэг Япон, одоо Сингапур, Австрали
Тийм ус ол яа гэж хэлэх гээд байхгүй. Одоо бол зандаг шатрал гарч ирэх шиг байлаа. Тэгэл хэн арчин наваас л алтан уяг баяр цагт ган төмөр 3-ын 1 нь гарч ирнэ. Тэг дахимаа өгнө. Угаас тэр өөр адилхан байхгүй. Би өөр тэсмээр хүмүүс уриалж байна. Одоо Минтийн анги сайхан бэлэг халзан хамт зөндөө олон усуд байгаа. Би тэр усуудыг би хэлэх гээд байгаа. Дайлуу аяаш арах юм яах. Тэр усуудаа та нар яагаад нэрээ дэвшүүлэхгүй юм? Дэвшүүлээч. Бүгдээрээ 20-аар гарч ирье. Тэгэд 96 оныхоо үеийг ингэж бусаад сэргээе. Сонгуульд орох ирэхээ сэргээж авъя. Тэгэд сонгуульд үд чинь ингэж 512 их барилт сонирхолтой бастай. Тэгээс 2 хүн гарч ирэл нэг л дахин өгчтэй тийм гэж юу гэдэг. Жижиг